Сайн байцгаана уу? Та яг одоо илүү уруу сувгийг хүлээн авч сонсож байна. За ингээ өнөөдрийн маань дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараараа хоёр эрэгтэй хүний хийсэн жигшүүртэй аимшигт аллахын хэргийн тухай ярих болно. За мэдээж аллахын үндсэн шалтгаан болон мөнгө болон бүтлгүй хайр дурлалаас холбоотой энэ аимшигт аллах үлдсэн байна. Уг хэрэг Өрн Монголын өөртөө засах орны Шилийн хотод гарсан юм. Хэргийг үйлдсэн алуурчны аимшигт чадвар болон муу зүйл дээр одоо хэрглэж байгаа өөрийн тэр арга ухааны хятад орон даяар сонсон зочирдсан байна. Энэхүү хэрэг 2024 оны 1 сарын 2-ны өдрийн 16 цагийн үед эхэлжээ. Цагдаагийн газар нэгэн эрэгтэй хүнээс дуудлага ирдэг. Тэр хүн утасны цаанаас ингэж ярив. Сайн байна уу? Манай эгч хүнд алуулчихлаа. Түүнийг алуурчин олон удаа хутгалсан байна. Эгчийг маань Швэпин гэдэг GI хотгонд амьдардаг. Цагдаа нарыг наашаа хурдан явуулаарай гэж ярьсан. Утасны дуудлагаас хойш 10 минутын дараа цагдаа нар хэргийн газар очив. Цагдаа нарын хүн амны хэрэг гарсан байрны гадаа очиход оршин суугчид хэрэг дурлан шавцгаасан байна. Хэргийн газарт анхан шатныг үзлэх хийсний дараа хохирогчийг эмэгтэй 50 настай Швэпин гэгч болохыг тогтов. Шүүх эмнэлгийн эмч нар цогцсны биеийг бараг бүтэн гимтээсэн бөгөөд олон тооны хутганы шарх бол зогцсноос олсон. За аллах бааны өрөөнд болсон. Мөн унтлагын өрөөний орлуу ихээхэн хэмжээний цус үсэрсэн нүд хальтрам харагдаж байсан байна. Аллагыг 2024 оны 1 сарын 2-ны өдрийн 15 цагт үйлдсэн гэж тогтов. Цагдаа нарын хэргийн газар ирэхэд хохирогчийн цус чатаж амжаагүй цогцос бүлээн байсан. Цагдаа дуудлага өгсөн хүн бол хохирогч Швэпиний эрэгтэй дүү болох Жан Юта байлаа. Эгчдөөс 300 фит буюу 91 метрийн зайтай нэг хотгоны зэрэгэлдээ байранд амьдардаг байсан юм байна. За тэр өдрийн өглөө Жан Юта руу эгчийнх нь отхон хүү буюу Чэн залгаад ээж өрөөсөө уцаа авахгүй юм аа. Та гэрт ороод ээжийг зүгээр байгаа эсхийг үзээд өгөөч гэж ярьжээ. Үүнийг сонссон Жан Юта уцаа тасалмагц яаран эгчийнх рүүгээ очисон байна. Мэдээж тэр эгчийгээ бол аимшигтайгаар алуулсан цогцыг гэрээс нь олно гэж бодсонгүй. Хохирогч Швэпин бол 50 гарсан хүн. За түүний амьдрал ноцтой асуудлууд байгаагүй. Гэвч хин түүнд үш санаж ингэж хэрцгийгээр амийг нь бүрлэгсэн хачин байсан. Мөрдөгчд хохирогчийн гэрээг няхуур шалгах үеэр алуурчин ямар нэгэн зүйлийг хайсан бололтой тухайн айлын шкаф болон шүүгэнүүдийг онгичиж дотор нь байсан ийд зүйлийг гаргаж хайж тэр хэсэг орчмын газрыг үнэхээр эмх замраагүй болгосон байлаа. Үүнээс дүгнэхэд хулгайн сэдэлтэй хүн амны хэрэг гэж үзсэн. Мөн зочны өрөөнөөс эрэгтэй хүний цустай подвалк пүүз олдсон. Гэвч гэрчүүдийн мэдээлснээр аллах гарсан тухайн өдөр бол хохирогч эмэгтэй гэртээ ганцаараа байсан гэв. Тэгвэл цустай подвалк пүүз хэнийх байж таарах вэ? Алуурчин өөрийгөө алуурчин гэж нотлох баримтыг хэргийн газар үлдээхэр тийм тэнэг гэж үү. Мөрдөгчд гаднаас хүчээр нэвтэрсэн байх боломжтой гэрийн хаалга цонхыг шалгахад гаднаас хүчээр нэвтрэх гэж оролдсон цоож ивдэрсэн. За цоожны хэсэг газар зурагдсан улмөр олдоогүй. Тэгэхээр алуурчин байшин дотгош их амархан нэвтэрч орсон. Айл эсвэл хохирогч алуурчин таньдаг байсан тодорхой болж байгаа. Мөрдлөгийн ажиллагаа цааш үргэлжлэв. Хохирогчийн дүү болох Жан Ютагаас байцаалт авч гэр бүлийнхнийхэн талаар илүүтэй асуусан. Хохирогчийн нөхөр Ванжи 55 настай, тэдний охин болох Жин 26 настай, хүүн Чэн 22 настай. Тэд дөрүүлээ ив найртай аз жаргалтай баян чинэлэг амьдардаг байсан гэв. Манай эгч хүргэн ах хоёр бол их тусч хүмүүс. За хүмүүс тэднээс тусламж гуйхад боломжийнхоо хэрээр тусалдаг байсан гэв. Олон жил эгчтэйгээ ойрхон амьдарч ирсэн болохоор эгч маань хин нэгэнтэй асуудалтай, таарамжгүй харилцаатай байсныг мэдэхгүй байна. Хэрвээ ямар нэгэн сэжигтэй зүйл байсан бол эгчийн нөхөр Ванжитэй л холбоотой байж болно. Хүргэн ах Ванжин барилгын компанитай бөгөөд ер нь барилгын бусад компаниудын гүйцэтгэгчээр бол ажилдаг. За мөн олон компаниудтай өрсөлддөг учраас тэр компаниудын дунд бол бас нэг маргаан асуудал бол үүсэх тохиолдол байсан. Гэхдээ яг тодорхой хэлэх зүйл бол байхгүй. Эгч маань гэрийн эзэгтэй байсан. Нөхөр хүүхдүүдээ халамжилж гэр орны ажиллаа хийдэг эмэгтэй байсан. Тэгэхээр янз бүрийн хүмүүстэй уулзах ч юм уу, уулзах ч юм уу тийм шаардлага бол түүний амьдралд бол байдаггүй. Бас яг тэр аллах гарсан тэр өдөр манай эгчийн хүүн над руу залгаад ээжийг ингээд уцаа авахгүй болохоор та ингээд гэрлөө ороод үзээд өгөөч гэж ярьсан нь бас надад их сонирхолтой санагдаж байна гэж ярьсан байна. Ингээд хохирогчийн хүү болох Чиннээс байцаалт авсан байна. За шинжилгээний баг хэргийн газрыг шалгаж байх үед хохирогчийн хүү Чин охин Жин хоёр гэртээ орж ирээд ээжигээ аимшигтайгаар алуулсан байхыг харсан.
Тэд цусандаа живсэн ихийнхээ цогцыг хараад шоконд орж ээжигээ сэрэх гэж оролдон нэгэнд амьсгал хураасныг нь мэдээд нулимсаа барьж дэлээгүй байна. Тэр өдөр өөр нэгэн эрэгтэй хүн хохирогчийн гэрт очисон байна. За энэ хүн бол хохирогч эмэгтэйн төрсөн охины найз залуу болох Лин гэдэг залуу байсан. За найз охиныхоо ээжийг амиа алдсныг харсан Лин төрсөн эхээ алдснаас өөртөө уу гашууд автсан тийм сэтгэл хөдлөлийн эмоцийг үзүүлсэн байна. Цагдаа нар энэ гурван хүүхдүүдээс байцаалт авах үед яг аллаг гарсан тэр өдөр хүн яагаад ээж рүүгээ залгасан бэ? Яагаад ээжигээ утсаа авахгүй байхад нь маш ихээр санаа зовж наг захтаа хилээд манай гэрт ороод ээжийг байна уугүй үзээд өгөөч гэсэн бэ гэж асуусан байна. Хохирогчийн охин Жин тэр өдрийн өглөөний 11 цагийн үед ажиллаа хийж байсан. Жамбин гэх хүнээс мессеж ирсэн байна. За тэр мессеж товчхон байжээ. Тоглоом дөнгөж эхэлж байна гэсэн мессеж байв. Жин энэ мессежийг юусоо ойлгоогүй. За зүгээр л хин нэгэн түүгээр тоглож байгаа гэж боджээ. Эсвэл дугаар андуурсан байх нь гарцаагүй гэж бодсон. Хохирогчийн охин тайлбарлахдаа энэ мессеж бичсэн Жамбин гэдэг хүн бол өмнө нь эдний гэрт хит удаа ирж байсан. Замын цагдаагийн хилцс ажилдаг аавынх нь бизнес хамтрагч гэж хэлв. Хохирогчийн нөхөр болох Ванжин барилгын компанитай байсан бөгөөд тэрээр уг бизнесээ хамаатныхаа өөрийн эмэгтэй дүү Швэрүүгийн нөхөр Жон нартай хамтарч хийдэг байсан байна. Эхний мессеж ирснээс 20 минутын дараа хохирогчийн охинд дахин мессеж ирсэн. За уг мессежинд бол би аавыг чинь барьцаалсан. За барьцааны мөнгөө бэлдэж байгаарай. 1 сая юаныг донсоор авах болно. Мөнгийг төлөхгүй гэвэл аавыг чинь шууд ална гэсэн байв. Тэгээд бүр энэ барьцаалагч хүн бүр өөрийн банкны албан ёсны дансны дугаараа мессежээр явуулсан байсан. Хоёр дахь мессежийг хүлээн авсан хохирогчийн охин Жин энэ бол тоглоом биш гэдгийг ойлгож аав руугаа залгасан ч аав нь утсаа аваагүй. Ингээд охин Жин аавдаа санаа зовж гэрлүүгээ явуулчихсан байна. За гэртээ ирэхэд ээж дүү хоёр нь байсан. Аав нь өглөө эрт бизнес хамтрагчтайгаа уулзгаар явсныг олж мэдсэн. Ингээд хохирогчийн охин мессеж бичсэн. Өөрөөр хэлбэл аавыг нь барьцаалсан хүн рүү залгахад Жо паркийн нэг газрыг зааж цагаа товлоод тэнд мөнгийг бол орхихыг шаардсан байна. Ингээд хохирогчийн хүү охин хоёр 1 сая юаныг бэлдэж бэлнээр аваад барьцаалагчийн хэлсэн газар руу тэр парк руу явсан. Товлсон газраа очиод барьцаалагч руу залгахад бол тэрээр утсаа авсангүй. Харин нэг мессежийг илгээсэн. За мессежинд бол аавдаа хамт ажилдаг хамаатныхын эгч Швэрүү болон түүний нөхөр хоёрыг ингээд нийтдээ 3 хүнийг бол барьцаалцсан байна. За тийм учраас 1 сая юан дээр нэмж барьцааны мөнгө төлөхийг хүсэж байна гэсэн байна. За яг энэ үед хохирогчийн охины утсанд түүний найз залуу Линээс мессеж ирсэн байна. За Лин өөрийн найз охин руугаа ингэж бичсэн байна л да. Хүүе хараа аавыг чинь барьцаалцсан гинэ. Тэгээд барьцааны мөнгийг бол тэр Жо паркд авчирж өг гэсэн байна. Ийм мессеж надад ирлээ гэсэн байна. За тэгт нь бол Жин найз залуудаа бүх явдлыг хийлж дүүтэйгээ хамт Жо паркд ингээд 1 сая юан авцсан байж байгаагаа хэлсэн байна. За мөн ээж нь ер нь ямар нэгэн асуудал гарах үед хоёр хүүхд рүүгээ байнга залгаж холбоотой байдаг гэсэн. За тэгсэн чинь тэр өдөр хоёр хүүхдээ парк руу явсноос хойш огт залахгүй байгааг хоёр хүүхд нь анзаарсан байна. Тэгээд хүүн ээж рүүгээ залгахад утсаа авахгүй байсан тэр ээжээ. Тэгээ нах зах руугаа залгаад ээжигээ гэрлөө ороод шалгаад өгөөч гэж ярьсан ийм учиртай байсан. Тэд хизээч ээжигээ гэртээ алуулсан байна гэж бодсонгүй байцаалтын эцсийн шатны дүгнэлтээр уг хүн амны хэрэг нилээд ноцтой хэрэг гэж мөрдөгчд дүгнөв. Мөрдлөгийн үеэр хачирхалтай баримтыг олсон нь нэгт барьцаалагч хүн барьцаалж барьцааны мөнгө нэгсэн мессежийг яагаад өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаараас илгээсэн байх вэ? Мөн өөрийн нэр дээр байх дансны дугаараа явуулсан бүр хачин. Энэ явдал бол өөрийгөө шууд гэмт хэрэгтэн гэж бариад өгч гэж буй хэрэг юм. За хоёрт хэрвээ барьцаалагч ганцаараа юм бол хэрхэн 3 хүнийг хулгайлж барьцаалсан байх вэ? Тэгэхээр 3 хүн барьцаалсан уг гэмт хэргийн цаана бол гэмт бүлэглэл оролцсон байх нь тодорхой. Үгүй бол барьцаалагч 3 хүнийг нэгээр нь хулгайлсан болж таарах. Энэ бүхнээс дүгнэхэд хэргийг урьдаас маш сайн төлөвлөж хийсэн бөгөөд хохирогч Швэпинг санаатаагаар алсан гэж үзсэн. Хэрвээ алуурчин хохирогчийн охин руу мессеж бичсэн Жамбин гэх хүн юм бол тэр зохион байгуулалтаагаар хоёр хүүхдийг нь гэрээс нь гаргахын тулд парк руу явуулсан болж таарах.
Ингээд мөрдөгчд ажлын 2 хэсгийг байгуулан хуваагдсан ажилласан байна. Ажлын эхний хэсэг бол алгын газар дээр наривчлан ажилласан бол хоёр дахь хэсэг алуурчныг хайж Жамбин гэдэг хүнийг эрен сурвалжилж хойноос нь мөшгөжээ. Энэ Жамбин гэх хүн Автан бизнес дээр хамтарч ажиллаж байгаа бөгөөд өөрийгөө замын цагдаагийн хэлтсэд ажилладаг цагдаа гэж анх танилцуулсан. Гэвч энэ бүхэн худлаа байсан байна. Жамбин гэх хүн огт гэрлэж байгаагүй, эрхэлсэн ажилгүй, оршин суугаа хаяг тодорхой бос тэрч бүхэл Шилийн хотод амьдардаггүй хүн болж таарсан. Ингээд мөрдөгчд Жамбин гэх хүнийг эрен сурвалжилж хайсаар байлаа. Тэд ирлийг өргөн хүрээтэй эхлүүлж, зочид буудлуудын бүртгэлүүдийг нэг бүрчлэн шалгаж, гудамжны хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж, галт тэрэгний буудлуудад хяналт тавьж, хүмүүст Жамбины зургийг үзүүлж харсан үтсэн эсхийг асуун лавлсан. Хэргийн газрын ойролцоох хяналтын камерын бичлэгээс Жамбины алхаж буй бичлэгийг олсон байна. За энэ нь Жамбин нь Швепиний амийг хүнөөсөн байх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Мөн 1 сарын 4-нд Жамбин нэгэн зочид буудалд байрлаж байсныг мөрдөгчд илрүүлсэн. За мөн зочид буудлын ажилчдаа цагдаа нар холбогдож Жамбиныг буудлаас гаргахгүй саатуулж байхыг сануулж тухайн зочид буудал руу яарвчлан очжээ. Мөрдөгчдийг Жамбины байрлаж байсан зочид буудлын өрөөд рүү нэвтрэн ороход өрөөний орон дээр нэг хүний цогцос байсан. За тэр цогцыг бол Жамбиных болов гэж мөрдөгчд таамагласан байлаа. За гэвч тэр цогцос бол хохирогч эмэгтэй нөхөртэй бол хамтарч ажилладаг байсан тийм ээ. Компанитай хамтарч ажилладаг байсан эмэгтэй хамаатныхан дүүгийнх нь нөхөр болох Жонны цогц байсан. Жон. Шүүх эмнэлгийн шинжээчид задлан шинжилгээ хийсний дараа Жонг бол 1 сарын 2-ны өглөөний 9 цагийн үед бол амиа алдсан болохыг тогтоосон байна. Үхлийн шалтгаан толгойдоо хүчтэй цохиулсны улмаас нас орсон байв. Цогцос байсан зочид буудлын өрөө бол Жамбин захиалсан өрөө байсан. Үүнээс үзэхэд Жамбин үнэхээр 3 хүнийг хулгайлж нэгнийх нь амийг буудлын өрөөнд хүнөөсөн болж таарсан. Ингээд бүх хүмүүс хохирогч эмэгтэй нөхөр болох Ванжи, за түүний хамаатны эмэгтэй дүү Швэрүү нарыг амьд мэнд байгаасай гэж залбирч байлаа. Тухайн зочид буудлын ресепшнээс мэдээлэл авахад 1 сарын 2-ны өглөөний 8 цагт өрөөний төлбөрийг 10 хоногоор нь шууд төлсөн. За тэр өрөөг цэвэрлэх ч юм уу ямар нэгэн байдлаар буудлын ажилчид өрөөнд нэвтэрч орох эсвэл саад болохгүй байхыг хүссэн учраас буудлын ажилчид тухайн өрөө рүү огт ороогүй гинэ. Энэ бүх фактаас үндэслэж Жамбиныг цуврал алуурчин гэж тодорхойлж дараагийн алгын үйлдэхээс өмнө яаралтай олж баривчлах тушаал гаргасан. 1 сарын 5-ны өдөр Жамбин өөрийн жолооны үнэмлэхийг ашиглан цогцос олдсон нөгөө зочид буудлын ойролцоо дахин өөр нэг зочид буудалд өрөө хүсэлж авсан тогтогдсон. Харамсалтай нь тус зочид буудлын өрөөний шалан дээрээс Швэрүүгийн цогцыг олсон юм. Шүүх эмнэлгийн шинжээчид цогц дээр задлан шинжилгээ хийж үхлийн шалтгааныг олохдоо хоолойг нь боомлж алсан, өөр ямар нэгэн секс байдлаар хүчирхийлсэн юм уу, эсвэл өөр ямар нэгэн зэвсэг мис хэрглэж тухайн эмэгтэй амийг хөнөөгөөгүй гэж тогтоосон байна. За нас орсон цагийг 1 сарын 2-ны өдөр нөхөр Жонныгоо нас орсноос 1 цагийн дараа амиа алдсан байна гэж тогтоосон. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр тун ойролцоо 1 өдрийн 1 цагийн зайтай амиа алдцгаажээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс харахад алуурчин 1 өдрийн дотор 3 хүний амийг хүнөөсөн болж таарав. За энэ бүхний эцэст хохирогч эмэгтэй нөхөр Ванжигийн цогцсуудаа ганцаараа олдоогүй учраас түүнийг амьд байгаа гэж үзсэн. 3 хүнийг хулгайлж, амийг нь хөнөөж, гэртээ байсан эмэгтэй амийг бүрлэгсэн энэ хэрэг хот даяар тархаж хүмүүс айдас давтаж эхэлсэн юм. Жамбины зургийг телевизийн мэдээгээр зарлаж, эрен сурвалжилж, хотын иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулжээ. Мөрдөгчд хотын бүх хяналтын бичлэгүүдийг хяналтандаа авч, цуврал алуурчин Жамбиныг таньж мэддэг байх боломжтой хүмүүсийг хайсан. Хамгийн анх Жамбин гэх хүнтэй хохирогч эмэгтэй нөхөр Ванжи хурдны зам барих төслийн тал дээр бол хамтарч ажиллахаар танилцсан бөгөөд өөрийн хамаатны эмэгтэй дүү Швэрүү, түүний нөхөр Жон нартай танилцуулсан байна. За Жамбинтай хамтарч ажиллахаар шууд л тэд тохиролцоонд хүрч чадсан байна. Мөн хохирогч эмэгтэй 2 хүүхэд ч аавтайгаа хамтарч ажиллахаар болсон Жамбин гэх хүнийг бол мэддэг болсон байна. Гэвч эндээс нэг с ิจ гтэй үйлдэл гарсан нь хохирогч эмэгтэй охин Жинни найз залуу Лин хаанаас яаж энэ цуврал алуурчин болох Жамбиныг сайн мэддэг байж таарах вэ гэдэг нь их ноцтой с ิจ гтэй байлаа.
Хэрэгээс үзэхэд Жамбын хохирогч эмэгтэйг нөхөртөө хамтарч ажиллахаар гэрээ байгуулсны дараа хурдны замын төслийг өөрсдөө авахаар төлөвлөж хамтарч ажиллаж байсан 3 хүнийг барьцаалж амийг нь хөнөөсөн гэж үзсэн. Гэвч нэг с ิจ гтэй зүйл гарсан хохирогч эмэгтэйн охины найз залуу болон алуурчин Жамби нар нэгнээ өмнө нь таньдаг байсан нь хачин байсан. Тэд нэгнээ огт танихгүй гэж яагаад худал хэлэх болов? За мөн тэдний хооронд ямар зөрчилдөөн байж болох вэ? Хурдны зам барих төсөлтөй холбоогүй энгийн нэгэн гэрийн эзэгтэй байсан Швепений аймыг яагаад гэрт нь хэрцгийгээр хөнөөх болов? Ингээд 4-р сарын 10-ны өглөө Жамбины талаар сураг чимээ гарсан байна. Тэрээр таксинд сууж Бээжин рүү явсан болохыг таксины камерын бичлэгээс олжээ. Ингээд Өвөр Монголын цагдаа нар Бээжингийн цагдаа нартай холбоо барьж Жамбиныг эрен сурвалжлуулахаар тусламж хүссэн. Мөн цуврал алуурчин Жамбины араас Өвөр Монголоос Бээжин рүү цагдаагийн мэргэжилтнүүдийг илгээжээ. Ингээд Бээжингийн цагдаа нарын тусламжтайгаар Өвөр Монголын цагдаа нар Жамбины байрлалыг шуурхаа илрүүлсэн. Харамсалтай нь түүний байсан газар цагдаа нарыг ирэхэд Жамбин зугтаж амтсан байв. Түүний байсан газраас йодны уус мал шархны болт зэргийг олсон. Бээжин бол хятадын нийслэл хот учраас хүн ам маш шигүүш суурьшсан. Тээврийн хэрэгслийн өргөн цогц үлжээтэй хот юм. За тийм учраас алуурчин Бээжин хотоос ирж олноо гэдэг бол их төвөгтэй ажил болж таарсан. Гэвч Өвөр Монголын цагдаа нар Бээжингийн цагдаа нартай хамтран ажиллаж хотоос гарах боломжтой бүх тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж алуурчин Жамбиныг Бээжин хотоос гаргахгүй барьж авах тактикаар ажилласан. Тэд алуурчин Жамбиныг таксигаар зүүн хойд зүг рүү явж байгаа мэдээллийг олж түүнийг хилд авахаар зүхтаах гэж байгааг урьдчилан таамагласан байна. Цагдаа нарыг Жамбины араас хөөцөлдөж байх үед хохирогч эмэгтэйн охины найз залуу Лин цагдаа нартай холбогдож нэгэн чухал мэдээллийг өгсөн. За тэрээр хэлэхдээ алуурчин Жамбин биедээ онц аюултай зэвсэгтэй явсан байх шүү. Цагдаа нарыг болгоомжтой байгаарай гэж анхааруулсан байна. Лин хохирогч эмэгтэй охин Жинтэй хэдийгээр гэрлээгүйч байсан гэлээ найз охиныхоо гэр бүл тохиолдсон эмгэнэлт хэрэгт маш ихээр санаа зовж алуурчны тухай мэдээллийг сонирхож цагдаа нарын хэрэгтэй холбоотой цуглуулсан сэжүүрүүдийг маш онцлон сонирхож тэдний ажлыг урам зоригтойгоор дэмжиж байсан. Цагдаа нар алуурчин Жамбины сууж яваа таксины жолоочийн амийг эрсдэлд оруулахгүй тулд таксиг зайнаас нууцаар дагаж алуурчинг баримтлах боломжтой мөчийг хүлээсээр байлаа. 4 сарын 16-ны шөнийн 2 цагийн үед хурдны замын хяналтын камерт замын хураамж авдаг төлдөг хэсэг дээр Жамбины сууж явсан такси зогсож яг мөнгө төлөх үед цагдаа нар яг алуурчныг тохиромжтой үе боллоо, мөч боллоо гэж баривчилж авсан. За Жамбин баривчлах үедээ ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Жамбиныг баривчилснаас хойш 1 хоногийн дараа түүнийг Өвөр Монголын цагдаагийн газар руу шилжүүлжээ. Жамбин байцаалтын үеэр энэ бүх хэргийг ганцаараа төлөвлөж 4 хүний амийг хөнөөснөөр шууд л хүлээсэн. Гэвч тэр хин нэгнийг хаацалан өмгөөлж хэргийг ганцаараа үйлдсэнийг хүлээж буйг мөрдөгчд анзаарсан байна. Мөрдөн байцаагч түүнээс хохирогч эмэгтэй нөхөр Ванжи хаана байгаа тухай асуухад Жамбин хариулахдаа түүний амийг хөнөөгөөд цогцсон дээр нь бензин асгаж байгаа шатаасан гэжээ. Мөрдөгчд Ванжигийн цогцыг шатаасан газрыг олж очиход бол үнснээс өөр зүйл үлдээгүй байсан. За алуурчнаас яагаад 4 хүний амийг хөнөөсөн шалтгааныг асуухад найз охиныхоо өшөөг авч өгөхийн тулд гэж хариулсан байна. Тэгэхээр Жамбины найз охин гэгч хэн бэ? Түүний найз охин амиа алдсан 4 хохирогчтой ямар асуудалтай байсан бол? Жамбины найз охиныг бол Шаула гэдэг. Тэд 2 жилийн өмнө анх танилцж байсан бөгөөд хоорондоо хизээч биечлэн уулзаж байгаагүйг нь учир нь Жамби найз охинтойгоо интернетээр танилцсан. За найз охин нь хятад гаралтайч гэлээ Америкийн нэгдсэн улсад амьдардаг. Тэд зөвхөн утсаар холбогддог байж. Түүний найз охиных баян чинэлэг айл байсан ч тэдэнд бол золгүй явдал тохиолдсон гин. За аав нь шоронд хоригдож ээж нь өвчний улмаас Америкт саяхан нас баржээ. Тиймээс Шаула энэ хорвоод ганцаараа үлдсэн бөгөөд түүнд тусаж дэмжих хүн бол зөвхөн Жамбин чи шүү. Ээжийнхээ оршуулгын дараа би Бээжинд очноо. Тэгээ хоёулаа уулзъя гэж энэ хоёр тохиролцсон байна. Шауланы эцэг эх нь бүх хөрөнгөө хятадд үлдээсэн бөгөөд тэдний хөрөнгийг энэ хохирогч эмэгтэй нөхөр нөхөр болох Ванжи болон түүний ах トゥ ер нь эдний гэр бүлийнхэн хууль бусаар өөрийн болгохоор оролдож байгаа гэж Шаула Жамбинд ярьсан байдаг.
За ингээд Шаула 1 сарын 30-нд Бээжинд ирж за эцэг эхийнхээ хөрөнгийг алдахгүй тулд хөөцөлдхийн зэрэгцээ. За найз залуу Жамбинтэйгээ уулзнаа гэж тохирчээ. 1 сарын 30-нд Жамбин догдолж найз охин руугаа залгахад утас нь холбогдохгүй байсан байна. Мөн түүний захим хаягууд итгэхгүй болсон байлаа. Ингээд найз охин Шаула нь ор сурггүй болсон. Дурлалдаа шатсан Жамбин бодохдоо за Ванжигийн гэр бүлийнхэн найз охиныг нь Америкээс ирсэн үед нь хулгайлаад эцэг эхийнх нь хөрөнгийг өөрсдийн болгож авахын тулд амийг нь хөнөөгөө цогцыг бол олдохгүйгээр булччихжээ гэж бодсон байна. За тэгээд Ванжитэй бол хурдны замын төсөл дээр хамтарч ажиллах талаар дахиад нэг уулзаан байна гэж дуудаад за Ванжиг барьцаалж найз охин Шаулагийнхаа талаар бол асуусан байна. За тэгэхэд бол Ванжи чиний юу яриад байгааг ерөөсөй ойлгохгүй байна. Би бол ямар ч тийм Шаулагийн охиныг танихгүй. Тэгэхээр хүний хөрөнгө мөнгийг би хууль бусаар авах гээд байгаа зүйл бол надад байхгүй гэжээ. Жамбин уурандаа тийм ээ Ванжиг хит удаа хутгалж үннээ хэлсэнгүү гэж өшөрхөөд амийг нь хүнөөсний дараа эзэнгүү хээр аваачиж цогцсон дээр нь бензин цацаж байгаад шатаасан байна. Тэгээд хүний амь хүнөөснийхэн төлөө цаазаар авах ял аавна. За аль эсвэл бүх насаараа хоригдох ял авах нь тодорхой гэж бодоод найз охинд нь муу зүйл хийсэн бүх хүмүүсийг ер нь алчхыг гэж шийдсэн байна. Жамбин. Тэгээд өглөөний 8 цагийн үед Ванжигийн хамаатны эмэгтэй дүүгийнх нь нөхөр болох Жон руу зочид буудалд хүрээд ирхүү. Хурдны замын төслийн талаар яаралтай ярих хэрэг байна гэж зочид буудалд дуудсан байна. За энэ Жон ч бол зөвшөөрч маш хурдан тэр зочид буудалд очисон байна. За Жонг бол өрөөрөө орж ирмэгцэн толгоор нь хүчтэй хатуу зүйлээр зохиод за түүнийг газар дээр нь амийн хүнөөсөн байна. Тэгээд өглөөний 9 цаг 30 минутын үед нөхрийнхэн гар утснаас тийм ээ нөхрийг алчаад гар утсыг нь аваад за эхнэр швэрүүлүү мессеж бичсэн байна. За хараа би чамайг тэр буудалд хүлээж ийна чи хүрээд ирээ хоёлаа энэ буудалд уулзъя гэж эхнэр рүү мессеж бичсэн байна. За мэдээж эхнэр нь бол нөхрийнхөө утсаар энэ мессеж ирэхэд бол итгэсэн. Тэгээд ойролцоох өөр нэг зочид буудалд энэ алуурчин өрөө аваад швэрүүг орж ирэхийг хүлээсэн. За швэрүү мэдээж өөрийн нөхрөө тухайн буудлын өрөөнд хүлээж байна гэж баярлаад ортол Жамбин түүнийг бол харамгцаа өрөөнд оруулмагцаа хоолойг нь боомлж за амьсгалын хураатал нь хоолойг нь боомлж алсан байна. Ингээд Жамбин буудлаас гарч зүгтжээ. Өглөөний 11 цагийн үед Жамбин хохирогч эмэгтэй Швэпинийг алахаар гэрт нь очиход бол Швэпин хүүтэйгээ хамт байсан байна. За хүүхдүүдийг гэрээс гаргахын тулд алуурчин хохирогчийн охин Жин рүү аавыг нь барьцаалсан учраас барьцааны 1 сая юаныг яаралтай төлөхийг шаардаж мессеж бичсэн. Тэгээд уулзалт зохион байгуулж газар товлож охин хүү хоёрыг нь гэрээс нь гаргасан байна. За охин хүү хоёр нь аавыгаа барьцаанаас суллаж авахын тулд мөнгийг бэлнээр аваад тэр товлсон газар руу өдрийн 2 цагийн үед явсан. Хүүхдүүдийг гэрээс гарч явахыг харсан алуурчин Жамбин гэрлүү орж за Швэпинийг олон удаа хутгалж амийг нь хэрцгийгээр хүнөөсөн байна. Хохирогч эмэгтэй Швэпин алуурчин Жамбиныг зүс таньдаг байсан учраас хаалгаа шууд тайлж өгсөн. За Швэпиний амийг хүнөөсний дараа Жамбин гэрийг нь нэгжиж үнд хүрэх боломжтой бүх зүйлийг тэр айлаас хулгайлж авсан байна. Тэгээд өөрийн пудволк гутлаа цус босныг мэдээд цэвэрхэн хувцаар сольж өмсөөд хэргийн газраас зүгтсэн. За гэвч мөрдөгчд бол хэргийн газраас олсон тэр цустай пудволк болон гутлыг бол мэдээж алуурчных биш ээ. Энэ бол төөрөгдөлд оруулахын тулд л сэтсэн арга гэж үзээд тэр тухайн гутал интерес бол ДНХ-ийн шинжилгээ авч үзээгүй байсан байна. Жамбин бүх хаалгыг үйлдэж дуусаад найз охин Шаулагаа хайхаар Бээжин рүү явсан. За тэгээд найз охинтойгоо уулзвал гэр бүлд нь хор хүргэсэн бүх хүний амийг хороосон гэдгийг хэлэн хэмээн баярлаж явжээ. Гэвч Жамбин Бээжинд ирсэн ч гэсэн найз охинтойгоо холбогдож чадаагүй байна. Ингээд цөхөрсөн Жамбин цагдаа нараас удаан зүгтхийг хүссэнгүй тул баригдсан байна. Гэвч Жамбин баривчлагдах үедээ биедээ ямар ч онц ноцтой зэвсэг авч яваагүй. Байцаалтын үед ч Жамбин биедээ хизээч өмнө нь ямар нэгэн зэвсэг авч яваагүй гэдгээ хүлээсэн байна. Хохирогч эмэгтэй охин хүү хоёр эцэг эхээ хамаатныхаа ихч болон түүний нөхрийн амийг огт танихгүй урд өмнө сонсож байгаагүй Шаулагийн эмэгтэйгээс болж хөнөөснийг нь мэдээд үнэхээр игдүүцжээ. Мөрдөгчд алуурчин Жамбины ярьсан зүйл бол итгэсэн байна. За гэвч хохирогчийн охин хүү хоёр ямар ч Шаулагийн хохныг танихгүй аав нь ямар ч хүний хөрөнгийг хууль бус аргаар булааж аваагүй гэж мэдгцээр байсан. Тэгэхээр алуурчин Жамбин худлаа ярьсан болж таарах уу? Эсвэл хохирогчийн охин хүү хоёр үннийг нууж байна уу гэсэн асуулт гарч ирнэ.
Мөрдөгчд Шаула гэх эмэгтэйг бол хайж үзсэн байна. За гэвч энэ явдал бол өвсөн дотроос зүү эрэхтэй адил байлаа. Учир нь Шаулагийн ямар ч фото зураг болон түүний хувийн мэдээлэл бүтэн овог нэр байгаагүй. За Жамбин Шаулатай зөвхөн интернетээр танилцсан. За мөн Шаулагийн цахим хаяг нь хуурамч болох нь тогтогдсон. Энэ бүх бодлооны дундуур зарим сэрэг ухаантай мөрдөгчд хохирогч эмэгтэйн охины найз залуу Ленийг сэжиглж эхэлсэн байна. За мөрдөгчд түүний зам байдлыг ажиглан сэжигтэй гэж үзсэн. Хамгийн анх Лин алуурчин Жамбиныг замын цагдаагийн хилцэд ажилдаг хурдны замын төсөл дээр хамтарч ажиллахад тохиромжтой хүн гэж найз охиныхаа аавтай танилцуулсан байна. За тэгээс Жамбиныг баривчлахаар мөрдлөгийн ажил явагдаж байхад Лин хэрэгт энэ бүхнээс ч илүү анхаарал тавьж оролцоол яаж нээж ингээл сурах чимээ гаргаад байсан нь үнэхээр сэжигтэй байсан. За мөн Лин цагдаа нарт мэдэгдэхдээ алуурчин Жамбин биедээ аюултай зэвсэгтээ явж байгаа гэж хэлсэн. За гэвч бодит байдал дээр Жамбин байцаалдах үедээч тэр баривчлагдах үедээч тэр биедээ ямар ч зэвсэг авч яваагүй байна. Мөн найз охиныхоо ээжийг хэрцгийгээр алуулсны дараа Лин төрсөн хүүхдүүдээс нь ч илүү уу гашууг бол харуулж байсан үнэхээр сэжигтэй. Энэ бүхэн Линийг нэг л тийм хэвийн бус байгааг харуулж байсан. Ингээд мөрдөгчд Линийг нууцаар шалгаж хэрэгт сэжиглж эхэлжээ. Хохирогчийн охиноос нууцаар найз залуугийнхын талаар бол асуулга асуусан. За Жинг найз залуугийнхын тухай бол Жин ярихдаа ингэж хэлсэн байна. Өвөр Монголын замын цагдаагийн газар манай найз залуу өмнө нь ажиллаж байсан. Тэгээ нэгэн орой хоолны үеэр манай гэрийнхэнтэй энэ алуурчин гэдэг энэ Жамбин гэдэг хүнийг танилцуулсан. Тэгээ найз залуу нь алуурчин энэ Жамбинтэй сайн танилуд учраас яаж Жамбиныг огт танихгүй гэж байцаалтын үед хэлснийг би бол ойлгохгүй байна гэж охин нь ярьсан байна. Ингээд мөрдөгчд Өвөр Монголын замын цагдаагийн газартай холбогдож Лин гэх хүн өмнө нь замын цагдаад ажиллаж байсан эсхийг тодруулсан. Өвөр Монголын замын цагдаагийн газраас ирүүлсэн мэдэгдэлд за манай байгууллагт өмнө нь Лин гэх нэртэй хүн огт ажиллаж байгаагүй гэсэн байна. Тэгэхээр Лин өөрийгөө замын цагдаа гэж худлаа ярьсан байна. Үннийг сонсон найз охин шоконд орсон. Өөрийнх нь энэ бүх хугацаанд хайрлаж итгэж явсан найз залуу нь маш авьяаслаг худалч байсныг мэдээд тэр хүнд байдалд орсон. Мөрдөгчд аллаг гарахаас өмнө болон дараа Линийг хаагуур явсан хяналтын камерын бичлэгүүдийг наривчлан няхуур шалгаж үзсэн. За ингээд 1 сарын 1-нд буюу аллаг гарахын өмнөх өдөр Лин машинда колонкоос бензин авч байгаа нь колонкийн хяналтын камераас олддог. За гэвч яг түүний машинаасаа буугаад бензин авч байсан хүн бол Лин өөрөө биш алуурчин Жамбин байсан. Тэгвэл яагаад Жамбин бензин колонкоос Линий машиныг барьж унаж яваад түүний машинд бензин авсан юм болоо. Тэгэхээр Лин бүх аллагын төлөвлөгөөг мэдэж байсан болж таарах. Линийг байцаах үед тэр асуултанд үннээр хариулахгүй худлаа ярьж байсан. За гэвч түүний өмнө нь замын цагдаад ажиллаж байгаагүй гэсэн мэдээллийг үзүүлж колонкоос Жамбин түүний машиныг унан яагаад бензин авсан бичлэгүүдийг үзүүлэхэд Лин хэргийг бүр эхнээс нь мэдэж байснаа хүлээсэн байна. 1 сарын 2-нд Лин ажлын талаар ярилцахаар бол Жамбинтай уулзсан. За энэ үед л Жамбин найз охин Шаулагаас болж хохирогч эмэгтэйн гэр бүлийг занал хэлж буйг бол олж мэдсэн. Тэгээд нэмээд Жамбиныг бол цагдаад Линий тухай ямар нэгэн мэдээлэл өгчүүл чамайг алъя шүү гэж сүрдүүлсэн байна. Ингээд ер нь бол энэ бүхний эцэслэн бол хэрэгээ хүлээсэн байна. За Лин хэрэгээ хүлээхдээ энэ бүх аллаг Жамбин тэр хоёрын хувилтаан байсан. За гэхдээ ихэнх бурууг Жамбин дээр тогхохыг хүссэн байна. Энэ бүхний эцэст хохирогч эмэгтэйн охин өөрийн найз залуу нь гэр бүлийнхнийхний хөнөөснийг мэдээд үнэхээр хүнд байдалд оржээ. Лин анхнаасаа л энэ хохирогч эмэгтэй охинтой төлөвлөгөөний дагуу танилцж үерхэж найз залуу нь болсон байна. Энэ бүхний цаана ловер хийж ихээхэн хэмжээний мөнгө олох хүсэл байсан. Тэрнээс ямар ч зүрх сэтгэлийн хайр холбоо байгаагүй. Лин хохирогч эмэгтэй нөхөр Ванжиг барилгын том компанитайг олж мэдээд сансандаа хүрэхийн тулд охиныхын толгойг эргүүлж гэр бүлийнхнийхэн итгэлийг олж эцэст нь бүх хөрөнгийг луурдаж авах төлөвлөгөөтэй энэ айл руу шургалсан байна. Тэгээд худал төгс охиож өөрийгөө замын цагдаагийн хилцэд ажиллаж байсан цагдаа гэж танилцуулж энэ бүхнийг сэджээ.
Ингээд луйвэрчин лин өөрийн найз буюу танил Жамбиныг баян хүний дүр хувирган хурдны замын төсөл дээр хохирогч эмэгтэй нөхөртөө хамтарч ажилуулахаар уулзалт зохион байгуулж хит хит удаа хамт хоолнд орсны дараа гэрээ хилцээртэй тэд бүр хурч тохиролцоогоо хийж хурдны замын ажлын урьдчилгаа болох $400,000 хохирогч эмэгтэй нөхөр буюу Ванжигаас авсан баг. $400,000 авсан даруйдаа луйвэрчин лин тансаг амьдралын хэв маягаар амьдарч наргиж цэнгэж мөнгийг баруун сулгаагүй цацжээ. Мөнгөөч бараг үрж дуусаад байсан байна. За гэтэл замын ажил эхлээчгүй гэрээнүүд хуурамч байсан учраас лин Жамбин хоёрын луйвэр илчлэх гээд байсан учраас тэд энэ аимшигт аллагыг төлөвлөн үйлдсэн байна. Лин хэрэгээс цэвэр гарахын тулд хүний гараар могоо бариулсан бөгөөд Жамбинээр бүх аллагыг үйлдүүлсэн. Мэдээж тэр Шаулагийнх найз охины түүх бол худлаа байсан байна. Луйвэрчин лин WeChat-аар хуурамч эмэгтэй хүний аккаунт нээж Шаула гэж нэрлээд Жамбинтэй танилцаж тархийг нь эмэгтэй хүн болон эргүүлж чаталдаг болсон байна. За Жамбин Шаулад үнэхээр итгээ зогсохгүй дурлсан байна. Тэд WeChat-аар хоёр биенлүүгээ байнга дуут мессеж явуулж харилцдаг байсан. За лин нэгэн эмэгтэй хүний хөсөлж аваад үг зааж өгөөд өнгөрсөн бүх хугацаанд Жамбин руу дуут мессежүүдийг явуулдаг байсан. Ингээд 2 жилийн турш WeChat-аар харилцсан хэн нь мэддэхгүй эмэгтэй үгэнд Жамбин үнэхээр итгэсэн тэр байжээ. Лин давхар луйвэр зохион байгуулж Жамбинээр бүх алгыг үйлдүүлчихэд өөрөө хэрэгээс цэвэр мултрах бузар төлөвлөгөөгөө ингэж дэлчилсэн юм. За үннийг олж мэдсэн Жамбин хайрлаж байсан найз охин болох Шаула гэх эмэгтэй огт байгаагүй мэдээд үнэхээр итгэж чадаагүй бодилсан байна. За ингээд өвөр Монголын шүүхээс Жамбинд 4 хүний амийг хөнөөсөн хэрэгт цаазаар авах ял оноосон байна. За харин луйвэрчин лин бол хүний амийг хөнөөгөөгүй ч гэсэн энэ бүхнийг төлөвлөж зохион байгуулсан нийгэмд онц ноцтой аюултай этгээдгээд үзэн цаазаар авах ялыг мөн оноожээ. За ингээ өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. Хүлээв сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяр та.